Галзуу кино суугтаа тавтай морилзаа. Бүгдээрээ тавлаг сайхан манайхан. Энэ удаад борон 2020 онд гарч байсан Love and Monsters гээх галзуу киног ярихаар сонголоо. За энэ удаад нэг юм хөнгөн сонирхолтой үйл явдалтай киног сонголоо. Та нарт маань зугаатай байх болов уу гэж бодож байна. За тэгээд энэ галзуу сонирхолтой киног та нарын биед хэрэгтэй хоол боловсруулалтын таатай сонголт Activia тарагтай хамтран хүргэж байна. Манайхан тэгээд лайкаараа бөмбөгдөд өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагараа тэгээд сабадраг уул дараад нэгдээрэй. Загата 616 гээх аврах том солир дэлхийг чиглээд иржээ. Тиймээс хүмүүс солирыг устгахын тулд пуужингаар харууллаа. Гэвч тесрэлтийн үр дүнд солирын дотор байсан химийн элементүүд урвалд ороод тэгээд дэлхий дээр унснаар дэлхий дээр байдаг хүйтэн цусд амьтад бүгдээрээ мутацид ороод аврах том мангас болон хувирцгааж амьтаа бүхнийг эдэж устгаж эхэлжээ. Ингээд гөрүүл могой матер зэрэг хүйтэн цусд амьтдаас эхлээд өчүүхэн жижиг жом хүртэл аврах том хараатан болон хувирч. Хүндрэлтэн тэдэнтэй дайн зарлсан ч хүчин мөхөстөд эхний жил орчмын дотор дэлхийн хүн амын 95% нь байхгүй болжээ. Харин амьд үлдсэн хүмүүс газар доорх зойр, бункер, нуувч гэд нуугдж болох газар бүрд амьдрах болсон байна. Харин киноны гол дүр Joel гэгч залуу. Тэр аюулаас амьд мултарч хэсэг хүмүүсийн хамт газар доорх бункерт нуугдж амьдрах болсноор 7 жилийг өнгөрүүлж. Нөгтүүд газар доорх бункертэй үнэ тэжээж бас боломж олдох бүрд гадагшаагарч лаазалсан хоол хүнс цуглуулдаг байна. Эхэндээ тэднийг буу зэвсэгтэй байх үед байдал арай дээрвэж. Тэгсэн хөдөлгөй сумг болцсон учраас төмрөөр янз бүрийн зэвсэг хийж хэрэглэх болсон байлаа. Joel-ийн хувьд дэшээ тэр бүр гардггүй харин бункертэй байхыг илүүд үзсэн. Тиймээс тэр тогооч үүргийг гүйцэтгэх болсон байж. Харамсалтай нь Joel бункер дэх цорын ганц байн байлаа. Тиймээс тэр Мэвис гэх эвдэрхий роботыг хандадна. Тэгсэн нэг өдөр бункерийн гэрэл анивчиж эхэлжээ. Гайхсан Joel-ийг эртэл бусдын зэвсгээ бэлдэж байна. Учир нь бункер лүн араат нь нэвтэрсэн байж. За ингээд бүгд зэвсгээ бариад араатныг устгахаар гарцгаалаа. Гэвч ирчүүд Joel-ийг тулдаж чадахгүй гэж бодоод хойно үлдэнэ. Зангид үлдсэн Joel бусдынхаа хамтаар дулаан мэдрэгчийн радарыг харж шийтэл нэг араатан гарсан хүмүүс рүү дайрч байна. Тэгсэн мань хүн тэсэлгүй гар хийцэн хавчаахайгаа бариад бусдтай туслахаар явна. Очхот нь нэг аврах том шавж нэгийг нь идэж байгаа бололтой. Энийг харсан Joel хөдөлгөөнгүй хөсчихнэ. Азуулж мань хүнийг аврах шавжны хоол болохоос өмнө бусд нь ирээд амийг нь аварлаа. Joel айц сандрах үедээ өөрийн мэдлгүй хөдөлгөөнгүй хөсчихдөг зуршилтан байх нь л дээ. За тэгээд үйл явдал 7 жилийн өмнөх рүү шилжинэ. Сүүрэл болсон өдөр мань хүн найз охин Эмитэйгээ хотын захад боолзож байж. Зураг зурх хоббитой Joelд Эми харандааны сет бэлгэлсэн байлаа. Тэгсэн тэдний нүдэн дээр аимшигтай тулаан өрнөсөнд тэд сандарч тэндээс бушуухан явцгаач. Харин тэр цагаас хойш 7 жил өнгөрч тэр харандаанууд нь бүгд бараг дуусчих. Энэ 7 жилийн хугацаанд Joel Эмид зориулж байнга загтал бичиж хадгалдаг байж. Бункерийн радио холбоогоор Америк даяар энд тэнд хорогдсон хүмүүстэй холбогддог байна. Тэгсэн өдөр ирэх тусам холбогддог байсан бункеруудын тоо улам цөөрсөөрл. Азуулж 302.2 үйлзэлтэй бункерт Joel-ийн найз охин Эми хорогдсон байж. Тиймээс тэр үе радио холбоогоор тэрнтэй холбогдож өөрт тохиолдсон зүйлээ ярина. Чи намайг энэ холбоогоор олсон гэж бодохоор гайхмаар юм шүү. Харин тийм ээ, ихний холболт ороод шууд олсон. За одлоо. Яг ярдэх бункерт нь чи байж таарсан юм аа. Би юу мөрөддөг гэж болдог бол чамтай хамт машин дэвсэн тэр өдрөлгөө буцах юмсан гэж. Харин тийм ээ, даанч боломжгүй. Одоо ч бүх зүйл боломжгүй санагдах болж дээ. Би бас чамд зориулж загтал бичдэг. Тийм үү? Ямар гоё юм бэ? Унших юмсан. За ингээ ярилцаж байтал холбоон тасарлаа. Өнгөрсөн хугацаанд тэд олон хүний алджээ. Үүн дээр нэмээд холбоогоор холбогддог хүмүүс ч өдрөөс өдөрт цөөрсөр байгаа нь Joel-д хүн дээр тусна. Сүүрэл болсон өдөр тэднийг ирэхэд Joel-ийн гэрийнхэн хамаг юмаа машинд ажицсан хөдөлгөхөд бэлэн болсон байж. Joel Эмиг хамт явахыг хүссэн ч Эми тэрэнд азин сэхүүсээ өгöd ээж рүүгээ явахаар салаад явж. Эми, би чамайг заавал олно. Заавал олоорой.
Тэрнтэй холбоо тасарсандаа сэтгэлээр унсан Жоелийн чихэнд хэлж байсан заавал олоорой гэсэн үг нь сонсогдсоор л. Энэ үеэр тэдний бункерийнхэн сүүлийн удаад хараатан яаж бункер руу нэвтэрсэн байж болох талаар зөвлөлдөж байлаа. Тэгсэн гэж Жоелийн ухаан санаа өөр газарт байна. Тэгээд эднээс Эмигийн байгаа колон хэр хологоог асуухад цаадуул нь 150 орчим километр гэж байна. Тийшээ хэр удаа явах вэ? Дор хаяж 7 хоног. Зэвсгэлсэн тулаанчид газрын гадарга дээр дээд тал нь 80 км л явж чаддаг. Гэтэл чамд бол тийм боломж бүр байхгүй шүү дээ. За ингээд тэд Жоелийг үл тоож бункерээ хэрхэн бэхлэх талаар ярилцсанд мань хүн тэдэнд Эми рүү явахаар хатуу шийдснээ хэлсэнд цаадуул нь гайхацгаана. Тэгэд юмаа бэлдэж жижиг радио холбоогоо цүнхэндээ хийж авч байгаагаа үрээд гарах гэсэн чи бункерийнх нь зогсолоо. Мань хүнийг тэндээс гаруул хэд алхахгүй үхэн гэж тэд бодно. Тэгсэн Жоел явахаар хатуу шийджээ гэж. Та нар намайг сул дорой жижигхэн өхөрдөм зараал гэж боддог бах. Гэхдээ би та нарын бодож байгаагаас илүү хүчтэй шүү. Ингээд тэрнийг явахаар хатуу шийдсэнийг нь ойлгосон бункерийнхэн нь тэрэнд Эмигийн байгаа газар руу очих газрын зураг өглөө. Бас тэрнийг аратантай тулгарвал ерөөсө тулдж болохгүй. Зөвхөн зогтож нуугдах хэрэгтэй гэсэнд Жоелч тэдэнд талархаад гарна. Гарч ирэхэд нь цэлгэр ногоон тал харагдсанд мань хүн цээж дүүрэн амьсгаллаа. Тэгээд газрын зургаа хараад баруун зүгийг чиглээд явна. Явах замд нь хаасайгүй аврах том хаалцны торонд орж үхсэн хүн амьтад харагдана. Тэр ихэндээ айж болгоомжилж байсан ч явах тусам улам зориг орж өөртөө итгэлтэй болж байдаг. За тэгээ явсаар нэг байшингийн гадаа очтол хаа нэгтээс аврах том шавж дуурсан учраас Жоел сандраад бушуухан байшин руу орлоо. Тэгсэн байшингийн арын усан сангаас аврах том бах мэлхий гарч ирээд наалтдаг хэлээрээ харавсанд Жоел эхний тайралтаас нь бултна. Тэгсэн ханаас ч нэг нохоо гараад ирсэнд Жоел гайхдаг. Тэгээд тэндээс зогтох гэсэн ч мэлхийнд баригдаад усан саналуу чирэгдэнэ. Тэгсэн нөгөө нохоо мэлхийний хилийг хазаад тавиулсанд Жоелч зогталаа. Тэгээд нохоог дагаж хүүсээр нэг орхигдсон автобусанд ороод нуугдана. Нуугдсан автобусанд нохоо эзэнтэйгээ амьдардаг байсан бололтой. Тэнд байхдаа Жоел нохойг Бой гэдэг болохыг олж мэдлээ. Бой нэлээд ухаантай нохоо болох нь илэрхий. Тэгээд Жоел хонхоор шийдэж тэнд байсан орон дээр хэвдээд сурсан зангаараа таарсан аратнаа дэвтэртэй зурна. Маргааш өглөө болоход Жоел автобуснаас нэг уруулын будаг авч Эмид өгөхөр хадгалаад гарлаа. Тэгсэн Бой дагаад байсан учраас тэрнийг дагуулад явахаар болно. Бойч өөрийнх нь эзнийх бололтой эмэгтэй хүүхдийн улаан палаж зуугаад ирсэнд Жоел тэрнийг нь үргэвчэндээ хийгээд цааш алхацгаана. За ингээд мань хоёр хамтдаа аялалд гарцгаана. Тэгсэн маргааш нь явж байгаад анхаарал алдаж хөл доор нь байсан нүхийг анзааралгүй унчихна. Тэгсэн тэр нь аврах том өтний нүх байсанд Жоел бүх зүйл дууслаа гэж бодлоо. Аргаа барсан Жоел нэг том яс бариад өт гарч ирүүл цохих санаатаа зогсчөөдөл хаазуулж нэг хүн дээрээс нь олс шидэж нүхнээс татаж гаргаад амийг нь аварлаа. Тэгэд үсэрч гараад нэг өтийг сэлмээрээ тас цавчаад нүх рүү тесрэх бомбог шидлээ. За ингээд Жоел Боёг дагуулад тэдний араас явна. Тэгэд очих газар хэлсэнд нөгөө хоёрын ч хэсэгтээ зам нэлэх юм байна уу гэд хамт явна. Тэр хоёр хойд зүгийн уулархаг нутагт очихоор явж байгаа нь айн байлаа. Учир нь тэндхийн уулс өндөр хүйтэн учраас хүйтэн цус дамтад тийшээ очиж чадахгүй гэж тэд найдана. Тиймээс тэнд олон хүн цугласан байгаа гэж тэд тооцоолж байлаа. Жоелийн амиг аварсан эрийг Клайд гэдэг бол охиныг Минноу гэнэ. Тэгэд явах замдаа Жоелийг яагаад ганцаараа явж байгааг нь мэдсэн Клайд тэнгийг нь гайхлаа гэж. Яасан би жинхэнэ хайр байдагт итгэдэг болохоор тэнийг болчих юм уу? Чи энд ганцаараа явж байгаа болохоор тэнийг байгаа юм. Бас амьд гарах талаар ямар ч мэдэгдэх хүн байхгүй. Харвч чадахгүй. Тэгсэн хэрнээ өөрийгөө хайраар жигүүлсэн дайчин Баатар мэтэрл төсөөлхий. Ингээд гол явахгүй дээ. За тэгээд Жоел харвах бэлтгэл хийж байсан ч олигтой харвч чаддаггүй. Тиймээс Минноу тэрэнд тусалж усан дундуур зүү харвж байгаа юм шиг харвахыг зөвлөлөө. Охины аав колон дотроос хамгийн сайн харваач нь байсан ч амиа алдсан байж. Охины аавтай хамт Клайдийн хүү амиа алдсан учраас Клайд одоо Минноу охиныг төрсөн охин шигээл хайрлаж хамгаалах болсон нь энэ байж. За тэгээд Клайд Жоелд амьд гарах нэг чухал аргыг зааж өгнө. Тэр нь боломж олдвол хамгийн түрүүнд өндөрлөг газарт очиод эргэн тойрноо харах. Тэгэд Клайд Жоелийн үнэрийг авсан мэлхий араас нь дагаж байгааг хэлсэнд энэ тухай ерөөсөө мэдээгүй Жоел сандарна. Тэгээд тэд бушуухан явцгаана.
За тэгээд ойгоор явж итэл аврах том эмгэн хумс таарсанд Клайд бушуухан Жоелийн цамцыг тайлж аваад эмгэн хумсны дунгийн завсар хавчуулаад явууллаа. Энгүүл Жоелийн үнрээр хөөж яв авраг мэлхий буруу замаар явах байх гэж тэр найдана. Бас Клайд минь нав хоёр Жоелд тухайн амьтан өөрлөн дайрах гэж байгаа эсхийг нүдээр нь хараад таньж болно гэдгийг хэлж өгдөг. Тэр шөнө нэг газар буудлах үедээ зурсан зургнуудаа Клайдд үзүүлсэнд эрэнд ээх таалагдж байна. Тэгээд Клайд тэрнийг Фэрфилдийнх гэдгийг сонсоод тэндээс амьд үлдсэн цорын ганц хүн болохыг нь хэлж тэрнийг баг зэрэг үнэлж эхэлнэ. Тэгээд Жоелд дараагийн хичээлээ зааж өгсөн нь хоол идсэн газартаа хоноглож болохгүй гэсэн хичээл байлаа. Ингээд Жоел тэр хоёртаа аажмаар дотносож нөгөө хоёр нь тэрэнд зам тавчлах гэж оролдохгүй байх. Оймсоо дандаа хуурай байлгах гэх мэд мэдих чадах бүхнээ зааж өгцгөн. Эннээс гадна шавжнуудын талаар мэдсэн бүхнээ хэлсэнд Жоелч хэлсэн бүхнийг нь тэмдэглэнэ. За тэгэд хэсэг явсны эцэст тэдний салах цаг болоход минь нав гониглж байна. Тэгсэн Жоел Эмид өгөх гэж байсан уруулын будгаа бэлгэлсэнд минь навж хагартлаа баярладаг. Тэгээд Клайд тэрэнд сүүлийн хичээл болох зүн совиндоо идэг гэсэн хичээлээ хэлж өгдөг. Эцэст нь тэрэнд сүүлийн ганц тесрэх бөмбөгөө өгөөд төгжээг мулталж 5 тоолоорой гэж заалаа. Клайд Жоелийг Эмитэйгээ уулзаад чадвал араас нь ирэхийг хүссэнд Жоелч зөвшөөрч байна. Чи хаав байсан Фэрфилдээс энэ хүртэл явж чадсан юм чинь. Дахиад 50 км явхад эвхэн байх вэ? Тийм биз дээ. За тэгээд тэд салаад явсанд Жоелч боёыг дагуулад баруун тийш чиглээд алхацгаана. Ингээд нилээн алхасны эцэст тэр хоёр хаасаагүй том жижиг завнууд шидэгдсэн нэг цөөрмийн захад ирлээ. Тэгсэн ямар нэг юмны чимээ авсан бой сандраад бушуухан нэг хөвөгч нугасны доор нуугдж байна. Гайхсан Жоел араас нь ирж тэрнийг дуудсан ч генет газар чижрээд газар дороос авраг том жаран хөлт гараад ирнэ. Мань хүн сандраад бушуухан хавчаахаагаа гаргаад харвах гэсэн ч авраг хорхо Жоелийг цохиж унгаад бой нуугдж байгаа хөвөгч нугасыг ороож авлаа. Тэр зур Жоел аав ээж нь машинаасаа тэрнийг гаргаж зугтаалгаад өөрөөсөө амиа алдаж байсныг сандаг. Тэгээ зоргоо чангалаад нохойг алхаас өмнө жаран хөлтийн толгой руу харваад эдсээ мөчөд боён амиг аварлаа. Тэр шүн бороотой байсан учраас мань хоёр нэг байшинд хорогдцгаано 7 жил бороо үзээгүй Жоелийн сэтгэл хөдлсөн байлаа. Тэгсэн хорогдсон байшинд нь батарей арай дуусаагүй Мэвис робот байсанд Жоел их баярлдаг. За сорой манайхан баруун та нартан эрүүл мэндэд чинь хэрэгтэй нэг юм дуулгаадах. Энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар хоол боловсруулалтын таатай сонголт Activia тараг хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр дэлхийд цор ганц патентлагдсан Actiregularis bifidobacter зөвхөн Activia тарагт л агуулгаддаг гэж байгаа. Энэ нь ходоодонд тустай ашигтай учраас нэгд эдсний гөрүүлзэх хөдөлгөөнийг дээд зэргээр дэмжин, хоёрт хоол шингээлтийг сайжруулж туухгүй байдлыг мартуулна. Гуравт өдрийн турш бие хөнгөн эрч хүчтэй мэдрэмжийг бэлгэлнэ. Хоол боловсруулалтын таатай сонголт Activia тараг. Мэвис робот хэдэн жилийн өмнө авраг хорхойн дайралтад өртөөд хөлөө таслуулсан байж. Тиймээс энд мөлхөж ирээд хүнтэй таарах хүртлээр өөрийгөө унтраасан нь энэ байлаа. Жоел тэрнтэй ярилцаж байгаад нөхөрт Эми гэдэг охины хойноос яваагаа хэлсэнд Мэвис робот тэрэнд үлдсэн цэнэгээрээ туслахад бэлэн байгаагаа хэлдэг. Тиймээс тэр гаранд нь радио холбоогоо залгаад Эмитэй холбогдсонд амьд байгааг нь сонссон Эми их баярлдаг. Одоо би чам дээр очиход их ойрхон байна. 15 км-ийн цаахан байна. Тийм үү? Надад чамд уулгах гайхалтай мэдээ байна. Бидэн дээр хэсэг аврагч нар ирсэн. Тэд манай колонд тус болж байгаа. Бас биднийг эндээс нүүлгэн шилжүүлэх гэж байгаа. Энэ олон жил анх удаага бүх зүйл нааштайгаар ирэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Тэгсэн Эмиг ярьж байтал Мэвис роботын цэнийг дуусгах төгөж холбоо тасарлаа. За тэгээд Мэвис өөрт нь 15 минут асах цэнийг үлдсэнийг хэлсэнд Жоел тэрэнд өөрийнхөө тухай ярьж энэ аяллаа талаар юу бодож байгааг нь асууна. Би үүнийг их романтик хэрэг гэж бодож байна. Тиймээс битгий бууж өгөөрэй Жоел. Чамайг очих үед Эми чиний эр зориг сайхан сэтгэлийг үнэлж романтик үйлдэлд чинь сэтгэл нь хөдлөх болно. Гэхдээ өөр нэг хувилбар нь Эми энэ бүх чанаруудыг чинь харахгүй байж болно. Тэгвэл чиний урам их хугарах болно. Тэгээд тэгтлээ урам хугарахын тулд энэ бүх замыг туулсандаа харамсах болно. 3 дахь хувилбар бол чи тийшээ амьд очиж чадахгүй. Замдаа авраг хорхойнуудад идүүлж болно. За ойлголоо. Баярлалаа. Тэгсэн Мэвис овогнэр төрсэн газрыг нь асуулаа.
Тэгээд тэрэнд ээж аавынхын зургийг харуулсанд Жоелийн сэтгэл хөдлөөд нулимсан цээлгэндэг. Учир нь ээж аавынхын нэгж зураг мань хүнд байдаггүй байлаа. Тэгээд ээжигээ санаад Мэвсийг тэрвэрнэ. Ингээд Мэвс тэрэнд дуу сонсгосон ч удалгүй унтарчихлаа. За тэгээд Жоел тэрнийг оршуулад цааш явна. Эмигийн колонд гадны хүмүүс ирснийг сонссон Жоелийн сэтгэл санаа таагүй байна. Тэгсэн мань хоёр явж угаад аврах том өдний нүхтэй таараадахна. Жоел нүхийг тойроод явах гэсэн ч бой хажууханд байсан нэг айлын хашаар уурчихлоо. Жоел араас нь очсон ч газар дороос аврах том өт гарч ирээд тэднийг хөөсөнд мань хоёр арай хийн нэг юм нуугдож чадна. Тэгсэн Жоелийн унгаас нь цүнхнээс боёын эзэн охины улаан палаж уунчихсан харагдсанд хөрхийн нохой палажийг авах гэж зүтгэнэ. Тэгээд палаж салхинд хийсэд ус руу унахыг харсан бой тэсэлгүй хойноос нь явсанд нөгөө авраг өтөж чимээг нь сонсоод эргээд ирлээ. За тэгсэн Жоел нэгийг сэтгэж тесрэх бөмбөгнийхөө төгжээг тайлаад тоолно. Ингээд 5 тоолохтой зэрэгцээд нөгөө хөт гараад ирсэнд амруу нь шидээд хоошоо үсэрлээ. Жоел нохооныхоо амийг аварч аврах том үтийг устгаж чадсандаа баярлнаа. Тэгээд зүтгэсээр голын нөгөө талд гартал баахан хануур хорхойнууд биеэр нь дүүрэн наалдчихжээ. Тэгээд уралсандаа боёыг загнатал тэрч давхиад явчлаа. За тэгээд нохоогоо олохоор хөдөлсөн ч хануур хорхойны хоронд хорцсон мань хүн манарч эхэлснэ хөл дээрээ зогсож чадалгүй газар унлаа. Тэгээд хэвтэж байхдаа зарим ургамалд байгалийн хорны эсрэг үйлчлэх нөлөө байдаг гэж Клайдын зааж өгч байсныг санаад тэнд байсан цэцгээс идэж баг зэрэг сэргэж аваад цаашаа явсан ч хол явж чадалгүй дахиад л суулаа. Тэгээд нүдэнд бүрэлзээд сууж идэл нэг эмэгтэй олоод ирсэн нь Эми байж таарсанд баярлсан Жоел үгийн зөрөөгүй үнсээд дараа нь ухаан алдчихна. Ухаан орохт нь Эми тэрнийг нэг газар авчираад хэвтүүлжээ. Тэгсэн Жоел манарсан байхдаа Эмитэй андуураад тэрний хамтрагч хөгшин Пит гэгч нөхрийг үнсчихсэн болж таарна. За тэгээд баг зэрэг тэнхээ орсон хойноо Эмигийн амьдардаг колоноор явж үзтэл тэнд нь үнэхээр голдуул хөгшин хүмүүс байна. Тэдний колон далайн эргийг хүрээлсэн хадан хисан дунд байдаг учраас Жоелийн амьдарч байсан бункерийг бодвол хамаагүй тухтай байлаа. Харин тэдэн дээр ирсэн хүмүүс нь Австралиас гаралтай гих нэг багахан хөлөг онгоц байна. Тэр хөлгийг Ахмад Брукс гих биерхүү залуу удирдах байсанд тэрнийг хараад баг зэрэг сүрдэтгэн. Тэрнийг бүх хүнтэй найрсаг харилцаж байгааг харсан Жоел битүүхэндээ гайхна. Тэгээд Эмитэй ховчилж уулзаад яагаад тэндээс явах гээд байгааг нь асуулаа. Энд байх сайхан ч маш аюултай. Бүгд л хайж гин. Танай колоныхан бүгдээрээ залуу хүчрхэг хэрнээл колон руу ч аврах хорхой нэвтрэх үед барьцаалтсан бицтэй. Тэгвэл хөгсчүүл голдуу бид энд яана гэж бодож байна. Мэдээж энд чинь их асуудал байгааг би ойлгож байна. Гэхдээ би чамтай уулзах гэж тэр холоос ирсэн штэ. Чи энэ талаар юу гэж бодож байна? Энэ бол миний харсан хамгийн армандаг алхам байлаа гэж бодож байна. Гэхдээ сонсооч. Радио холбоогоор чамтай ярилцах миний хувьд эндхийн өдөр тутмын зовлонтой амьдралаасаа сатаарах нэг чухал арга зам байсан. Чи бол миний хуучин амьдралаас амьд үлдсэн ганц хүн шүү дээ. Гэхдээ чамайг энд ирээд хэрэггүй байсан гэж бодож байна. Мэдээж чамайг харсандаа баяртай байна л да. Гэхдээ би урдынх шиг хүн биш болсон. 7 жил гэдэг урт хугацаа штэ. Өнгөрсөн жил би нэг чухал хүнээ алдсан. Тэр хүн миний хувьд их чухал хүн байсан. Би өөрийгөө ястаа тэнэг хүн юм гэж бодож байна. Ядаж л би ийшээ ирэх хэрэгтэй эсхээ чамаас асуудаг гэж. Зүгээр л сэтгэл хөдлөөд л гараад явчихсан. Энд дээрээ л чамайг тэрвэрч өндөр дөргөөд л хоёулаа аз жаргалтай байна гэж бодсон. Гэвч чи намайг ирээсэй гэж бодоогүй гэж. Уучлаарай. Би чамд хэлдэг л байж. Гэхдээ чи бидэнтэй хамт явна үсттэй. Энэ бол бидний амьд үлдэх найдвар. Ахмадад итгээд үзэх хэрэгтэй гэж бодож байна. Орон тэдний колонийхан түүдэг гал тойрт суухад баг зэрэг халамтсан ахмадж өөрийнхөө адал явдлыг ярьж байна. Тэгээд газар дээр хүмүүст найдвар байхгүй харин далайд гаруул найдвар байгаа гэж ярихад бүгд санал нийлцгэн. Уучлаарай надад хэлэх үг байна. Би сая 7 хоног газар дээр явж байгаад ирлээ л дээ. Хэрвээ би 7 хоног байж чадсан бол бүгд чадна шүү дээ. Тэгээд бид ихтлхийгээ буцаагаад өөрийн болгож авах найдвар бидэнд байгаа гэж бодож байна. Надад төлөвлөгөө байна. Харин чамд төлөвлөгөө байгаа юу? Байгаа бол хамаалга. Би чамайг бүрэн дэмжихэд бэлэн байна. Яг бэлэн төлөвлөгөөч байхгүй л дээ. Тэгсэн Брукс тэрнийг давхурхсанд бүгдээрээ тэрнийг бас шоолцгоно.
Гурам нь хугарсан Жойл өөрийнхөө колон руу холбоо барих гэсэн ч колоноос нь хариу өгөхгүй байлаа. Тэгээд тэнд сууж байхдаа газрын зургаа тухтай хартал газрын зурагных нь ард бүгд тэрэнд сайн сайхныг хүссэн үгс бичсэн байсанд Жойлын сэтгэл хөдлөж тэд бүгдээрээ мань хүнийг гэр бүл шигээ хайрладаг байсныг ойлгоно. Тэгсэн колоныхон залуус холбогдож тэрнийг амьд байгааг сонсоод хөлн газар хүрэхгүй баярлцгаана. Жойлж баярлж тэдэнд юу үзэж туулснаа ярьсанд цаадуул нь сонссон зүйлдээ итгэж чаддаггүй. Тэгээд эрх самда хоёр мундаг хүнтэй таарсан тухайга цэнэгэн дуусаагүй мэвстэй бас таарснаа. Тэгээд нохойтой болж нохойныхоо амийг аврахын тулд аврах том үтийг гар бөмбөгөөр дээлбэлснэ ярьсанд цаадуул нь бөөм баяр. Жойл, чи тэр аяллыг давж гарна гэдэг л гайхамшиг шүү дээ. Чи үнэхээр мундаг байлаа. Тэгсэн Жойлын сэтгэл хөдлөлөө. Гэвч тэдэнтэй ярилцах үедээ колон нь аюулд орсон. Тэд арайхийн тэсж байгаа болохыг олж мэднэ. Тэгээд удалгүй холбоонд тасарсанд Жойл тэдний төлөө буцаж явахаар шийдлээ. Тэндээс хөдлөختөө өөрт нь авчирч өгсөн ахмадын нэрэмжит хоол нь хортой жимс угааг анзаараад тэмдэглэлээ шалгаад үзтэл үнэхээр хортой жимс байна. Тиймээс ахмад тэрэнд зариуд хортой жимс өгч хордуулах гэж угааг ойлголоо. Тэр мөчид гал тойрч суухтаа ахмадын ярьж байсан хорхойнууд нь ярьж байсан түүхтэй нь ерөөсөө авцалтахгүй байсныг ойлгоод нөхрийг худлаа ярьж байсныг мэдлээ. Жойлыг тэндээс гартал колоныхон бүгдээрээ согдсон бүжиглж байна. Жойл Эми дээр очиод болгоомжтой байхыг сануулсан ч Эми хэлсэнд нь итгэхгүй байлаа. За тэгсэн колоны хүмүүс ухаан алдаад унж эхэллээ. Жойлыг энэ талаар Эмид хэлж амжихаас өмнө Ахмад Бруксийн цэрэг тэрнийг цохиод ухаан алдуулна. Ухаан орохт нь тэрнийг бас Эмигийн хүмүүсийг төмрөөс хуванцар хомуучгаар гавлсан байлаа. Тэгээд тэд өөрсдийнхэн талаар бусдад мэдэгдэхээс болгоомжилж радио антенныг нь буудаж устгадаг. Та нар одоо биднийг ойлгосон байх. Бидэнд хоол хүнс ус өгсөнд баярлалаа. Тэр бүхэн чинь бид нарт дараагийн цөхрөнгөө барсан колонд хүртэл хангалттай хүрнэ гэж найдаж байна. Тэр хөлгийг хөдөлгөх хангалттай төлш бидэнд байхгүй. Гэхдээ манай Рокко нэг мундаг хөдөлгөөр олсон. Тэр одоо унтаж байгаа, удахгүй сэрнэ. Бас ээхүүлсэн байгаа. Тэгээд бүсэндээ бэхэлсэн удирдлагыг дарсанд удалгүй далайн ёроолоос ямар нэг амтан ойртоод ирсэн нь аврах том хавч байлаа. Сандарсан хүмүүс зүгтах гэсэн ч эргээс гарах хаалгыг төгчжээ. Энэ үеэр Эми гарыг нь гавлсан хомуучгийг төмөрөнд үрж таслаад Жойлын гавыг ч бас тасалж өглөө. Чи энийг харгалж угаарай. Би яваад өөрийн юмаа буцааж авлаа. Чи нааша 7 хоног явж ирч чадсан юм чинь би 3 навшийн учрыг олж чадна гэж бодож байна. Тэгээд тэр уртаа төмөр хаалт барьж гүйж очиод Бруксийн баруун гар Рокког мөргөөд унахсанд цаадах нь хоошоос аваад ухаан алдлаа. Энэ үеэр Жойл магшаарж байсан том шорыг суглаад өөрлөөн дайрч ирсэн аврах том хавчны ам руу зоосонд аврах хавч дээгүүр нь даваад газар тундаг. Ингээд дэше хараад унсан хавч босч чадахгүй болсонд Ахмад Брукс удирдлага дээрх товчлуураа дарж эхэллээ. Тэгсэн энэ нь аврах хавчийн бийд суйрлуулсан тог цагтаг төхөөрөмжийн удирдлага байлаа. Ингээд тогон захиулсан хавч босч ирээд тэнд байсан хүмүүс лөө дайрч эхэлнэ. Харин Эми Ахмад Бруксийн эмэгтэй цэрэгтэй тулалдана. Аврах хавчинд захиулж ухаан алдсан Жойл арайхийн сэрэгтэл аврах хавч өөрийг нь чиглээд ирж байсанд яахаа мэдэхгүй гацлаа. Тэгсэн хаанаас ч бой гарч ирээд аврах хавч руу хуцсанд хавч дайрч чадахгүй саадж байна. Энийг харсан Ахмад Брукс цэрэгтэй нохой руу буудахыг тушаасан ч тэрнийг яг буудах үед Эми гарыг нь цохиод сумн аврах хавчийг оноод устгахч тийм байна. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Ахмад Брукс Эмиг ухаан алдатлан цохиж унгаад мотортой завинд сууж зовгтно. Эрэг дээр аврах том хавчтай үлдэхээ ойлгосон Жойл бойд Эми дээр очих тушаал өгөөд өөрөө хавчтай тулалдахаар бэлдэнэ. Гэвч гартаа барьсан чадна юу ч болсонгүй. Харин бой Эмигийн нүрийг долоож угаад сэрээсэнд Эмиж далайн эрэг дээр хэвтэж байсан бууг аваад хавчинд баригдаад чирүүлж байсан Жойл дээр очлоо. Ингээд мань хүн хавчийг буудах гэсэн ч нүдийг нь хараад өөрт нь аюул учруулах санаагүйг ойлгодог. Харин тэрнийг Ахмад Брукс тогоор цохиулаад хүчээр удирдах байгаа болохыг тэр ухаарна. За тэгээд хавчны бийд зоосон төмөр гинжийг тас буудсанд эргчлөөтэй болсон хавч Жойл Эми хоёрыг орхиод өнөөх Ахмад Бруксийн хөлөг рүү чиглээд явлаа. Ингээд хавч Ахмадыг хоёр цэрэгтэй нь хамт устгаад хөлгийг живүүллээ гэж. За тэгээд маргааш нь бүх зүйл тайван болсон хойно Жойл цүнхээ үрээд буцаж явахаар боллоо.
Тэгээд явхасаа өмнө Эмигийн өөрт нь өгч байсан азийн захиусыг буцааж өгöd өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг бас бэлгэлнэ. Наашаа ирэх шийдвэр гаргасан минь миний гаргасан хамгийн зөв шийдвэр байлаа гэж бодож байна. Би ингэж явъя да. Тэгээд Жойл явснаа Кент зориг гаргаад эргэж ирж Эмиг үнслээ. Би чамайг заавал олоод очино. Тэгээрэй. Тэгээд нохоогоо дагуулж явсаар бункер дээр очисонд колонийхэн нь тэрнийг хараад хагартлаа баярлцгаана. Нөгөөдөл нь цаашид тэндэ байх боломжгүй болсон учраас яахаа мэдэхгүй болсон байж. Тиймээс Жойл тэднийг дагуулад Клайдын явсан уул руу очихоор шийднэ. Тэгэд явхаас өмнө өөрийн адал явдлыг радио холбоогоор нэгнэгэнгүй ярьж хүмүүсийг айж нуугдаад байлгүй зоригтойгоор аялалд гарахыг уриалдаг. За ингээд олон хүн нуугдаж байсан газраасаа гарч цас дуулыг чиглээд хөдөлцгөнө. Тэдний дунд Эмигийн колонийхэн ч бас байлаа. Эцэст нь Жойлын радио холбоогоор цадсан мессежийг сонссон Клайд Минноу хоёр өндөр уулын орой дээрх байрнаасаа тэдний ирэх замыг дурандаж харж байгаагаар кино маань дууснаа гэж. За ингээд энэ галзуу сонирхолтой киноны тайлбар маань дуусч байна. Борогийнх нь хувьд одоо энэ киноноос айдсаас одоо ингээд нуугдаа зүхтаад хэрэггүй шууд зүгээр урдаас нь дайраад ор гэж байгаа болов гэж ойлголоо. Та нарт манаас ямар санагдсан байгаа? Энэ галзуу сонирхолтой киноны тайлбар маань та нарыг уйдаагаагүй гэж найдаж байна. Тэгэхээр бороо энэхүү тайлбарыг та нарын биед хэрэгтэй хоол боловсруулалтын таатай сонголт Activia тарагтай хамтран хүргэлээ. Та нар маань тэгээд лайкаараа бомбогдоод өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаараа тэгээд сабадрагуул дараад нэгдээрэй. Дараагийн галзуу сонирхолтой киноны тайлбараар эргээд уулзцгаая.